Ингэж нэрийн задлж хэлээгүй шүү дээ. Найз хүнтэй унштай л дээ. Тэгэхээр подкаст болчихгүй. Энэ бичлэг яг подкаст болчих. За яжаарай. What's up guys? За ингээ what's up хоёр байна. Өнөөдөр бол маш сонирхолтой бас та бүхэнд маш хэрэгтэй дугаар. Дугаар гэх юм маш хэрэгтэй мэдээлэл хүргэж байна. Бид хоёрын арьсны авралын бурхан. Гоо сайхан. Сайн байцгаана уу? Намайг Ундрмаа гэдэг. Нобел сэтгэлийн үүсгэн байгуулагч эмч Ундрмаа байна. Нобел арьс гонцлын имлэгээс бид хоёр ингээд өнөөдрийн бичлэгээ хүргэж байна. Тэгээд ер нь бол энэ бичлэг байна шүү дээ. Одоо ингээд арьсны асуудалтай одоо ингээд өдөө хотгаад нас ингээд ер нь л асуудалтайгаа тэмцэж яваа залуус хөгшин настай ер нь бүх настай ер нь одоо яг өсвөр насны хүүхдүүд те одоо зөвхөн арьс эхлэх одоо минг байж болж өсөө толб те батг өсвөр насны хүүхдүүд аав ээж ах トゥ одоо ингэ чиг хэцүү зовлонд арьстайгаа насаараа тэмцэж байгаа хүмүүст бол маш хэрэгтэй мэдээлэл одоо өгнө. Арьсныхаа асуудалтай тэмцэж байгаа хүн байвал яг энэ бичлэгээр дуустал нь үзэхгүй алгасвал хоохно. Бид хоёр одоо 2 сарын хугацаанд ер нь за нийтдээ 2 сарын хугацаанд эмчилгээнд орсон тий. Ялангуяа жүжигчин хүмүүс болохоор бол энэ арьс бол бит хоёрт бол нэгдүгээрт номерт одоо хамгийн түрүүнд ингээд нүүрний ч бус. Тэр нь бол амар чухал байдаг болохоор эмчтэйгээ ярилцаж шинжилгээ одоо тий нүүрний арьсны шинжилгээ хийлгээд тий онцлогоо шинжилгээ хийлгээд юу хийх ёстой юу дутагдaltaй байгаагаа онцлуулад эхэлсэн байгаа. Би анх удаа ингээ яг ороод тэр нэг өөрийнхөө тэр нөсөө толб тэр аим шигтэй дүр зургийг хараад үнэхээр готарсан тэгээд авсан. Нэг хараад авсан царай шүү. Ерөнхий одоо энэ сорилжилт тий батг ингэж ер нь одоо нэг улс орны маань эрсдэс. Тэгээд одоо ер нь ерөнхий батг гардаг насаараа л гарсан тэрнтэй тэмцэн. Тэгээд энэ тэрийг нэг өсвөр насн дээр оролдоо тий мэдхгүй ингэж өөрөө оролдож ингэ шасаараад маш гүн ухцсан юм шиг хүчлэлттэй болсон. Одоо яг зурнууд бол тий сорив ингээд хацаа батганы сорив ингээд бүр нөхцөлт нь ингээд дийлдэхгүй амар болсон. Тиймэрхүү сорив чи ер нь л бол нэлээд эрэгтэйчүүд илүү голтой байдаг шүү дээ. Эмэгтэйчүүд бол харьцангуй арьсаа нөгөө нэг арчилдаг болохоор бодож мадаа яваад. Тий сорилжуултал арай бага өстой. Яг иймэрхүү хонхор сорив нөхцөл энтрийг харах юм бол эрэгтэй хүмүүст илүү түрүү анзаарагддаг гол асуудлууд нэг. Бид нар чинь бас тий жоохон байхдаа тэгэж арчлаар гэж мэдэхгүй. Тий шүү дээ. Тий. Юу эрэгтэй юм биш үү шүү дээ. Угаагаал болоод тий. Ер нь л яг эн чи ирж үзүүлж эмчлэхээс өмнө угаасаа яг арьс гооцлын арчилгаа тэр юу ч мэдэхгүйсэн байхгүй юу. Бас арайчтай соёл урлагийг сурвалж авчаа. Тэр хугацаанд бас ингээд жоох ингээд арьсандаа анхаарч болно тийм байхгүйсэн. Яг чи ирээд төгссөн өнөө тэгэхээр сүүлд ингээд энэ зүйлийг ингээд арьс маш чухал байд юм байх шүү гэдгийг ойлгоцсон. Тэгээ одоо ингээд одоо л маш байнга ингээд арьсандаа анхаарал халамж тавиад одоо ингээд нарны тасмасаа төрөхөд ер нь л ингээд байнга ингэж үзүүлж онцлуулаад ёстой юм байна. Тийм, ер нь хэрэгтэй юм билээ. Тэгээд яг одоо яг талент харахаас өөртөө ихтэй болж байгаа. Ер нь л тийм ялчгүй арьс бол амьдралын чанарыг тодорхойлдог гэж өмнө байгаа. Нөгөө дөнгөж ирсэн зургнууд байгаа шүү дээ, тий. Тэрийг одоо ингээ харьцуулаад одоогийнхаа зургнуудтай харьцуулсан бол угаасаа эрсдэс л болчихж байгаа юм л та. Манайх чи 2 кино. Ихэд тэрэн дээр мейкап нөгөө нөхцөлтийн нөгөөсөж бейс нь илүү праймер түрхэд амар мэдэгдээд байдаг байсан. Тэгээ сая 8 сарын кинонд явсаж бас нэлээ нөгөө үл мэдэгдэх гэх юм уу жоохон. Тэгж эрс багассан байсан тий. Тийм тэгэхээр тэрийг бол одоо нөгөө нүүр будагч нь тий мейкап чинь илүү сайн анзаарч байгаа зү тий. Гай болцсон ба шүү. Одоо тэгээд ерөнхийдөө энэ хүмүүсийн одоо арьсны тал дээр нөгөө одоо эмчлүүлж ирэхдээ ингээд буруу ойлголттой байдаг талаар ер нь юу гэж боддог вэ? Тэг хамгийн их том алдаа одоо юу ч тийм буруу ойлголт алдаа. Хүмүүс лазер дээр бол нэлээд байдэн шүү дээ. Одоо ингээд арьсыг буцаад түлээд одоо сариу арилгаж гэж юу байх вэ? Эсвэл лазерд ороод арьс шууд ингээд сариужаа хоцордог гэл тиймэрхүү ойлголтууд нэлээд байдаг аахгүй. Тэгэхээр сариу гэдэг чинь ер нь бол арьсыг заавал шинчилж ээж цаанаас шинэ эрүүл арьс гарч ирж ээж энэ чинь нэлээд бүдүүрш багасгах зүйл байгаа аахгүй. Тэгэхээр лазерын туяа гэдэг зүйлийг чинь одоо гүнийг нь тохируулад хүчийг нь тохируулж ээж одоо давтамжтай орох юм бол хангалттай ямар нэгэн сорив байвал бүдүүрэх боломжтой байхгүй юу. Тий одоо ямар нэгэн аваар усалд ороод ингээл жулгараал тэгээ бараантаад борлоод
идэвхцэн сорив эсвэл ингээд хонхоогоо батхны дараа хонхор сорив гэд бүх сорив ер нь бол нэлээд сайн бүдгэрэх боломжтой үйлчлэж байна. Лазер ялчгүй лазер хийж ижил арьс шинжлэгдчихэж тэгээ сорив бүдгэрнэ. Тэр нөө онцлогоон дээр айгүй чухал хэрэгтэй зүйлүүдээ заавал тухайн хүндээ одоо хилж зөвлөх нь чухал байгаа байхгүй юу? Дээр хэлжсэн шүү дээ шууд ингээд лазерд орохоор бэлэн байсан нь арьс нь үгүй шүү дээ. Арьсаа заавал бэлтгэхээр одоо тарилга эмчилгээ, чийгшүүлэх эмчилгээ, тэгээ нөгөө нэг бас батхны эмчилгээнд орсон шүү дээ. Батгаа хатаах эмчилгээнд ороод тэгээд арьсаа бэлтжээж одоо лазер руу шилжихгүй бол одоо чийгшүүлээгүй эмзэгсэн арьсан дээр те эсвэл хит өрөвсөлтэй арьсан дээр орох юм бол сая хэлсэн асуудлууд үүсэх магадлал чинь илүү өндөрсөг байхгүй юу? Тэгэхээр тийм хийдэг газар бас байгаа бах тий. Шууд ингээ оруулцтай. Тий, арьс лазерт бэлнэ үү гэдэг л хамгийн чухал. Анхны туршлагаараа ингээд тэгэл янз янз юм ийм одоо нэг мэдхгүй зүйл рүүгээ ингээд шууд орчтой шүү дээ. Тэгээ эхэлж урдчилж ирээд одоо мэрэгжлийн хэмжээсээ ингээд зөвлөгөөгөө аваад тэгээ найдвартай яг орох болсон байх уу бэлэн байх үгүй нүг гэдгийг л одоо ингээд шалгаж ингэж байгаа л яг ном журмынхан дагуу ингээд дараалалаар нь гэдэг шиг. Угаасаа хүн чинь уул нь бол арьсаа гоё болгох гээл сорвоо бүдгэрүүлэх гээл тухайн нэмлэг салганы зориод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс найдчихж байгаа болохоор шууд ингээд илүү гүнл авлахгүй ч юм уу. Тэгээ шууд ингээд за энийг хийгээвэл за гээл орол хэлчихэж байгаа байхгүй. Гэтэл тэр арьс яг гүндээ онцлогдоход тийм чийг нь хангалттай байсан юм уу? Арьс нь нөхөн түлжих чадвар сайтай байсан юм уу гэдэг хоёр зүйл хамгийн чухал гэсэн үг. Ийм хурчин дутагдсан арьсан дээр л хийчихэр асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг онцлох нь хамгийн чухал, ярилцах нь чухал. Тэгээд дараа нь нөгөө лазерын дараах гам дэлмэхэр зэрэг барьж байгаа вэ тий. Арьсанд нөгөө нэг хоолыг хангалттай өгч байгаа юм уу? Нөгөө шинэ арьсыг бий болох гэдэг хоолыг нөхгүй, чийгшүүлэхгүй, тэжээлэхгүй, нарнаас хамгаалахгүй байх юм бол нөхөн түлжилт гэдэг зүйл чинь удаашрал лазерын дараах эрсдэл асуудал үүсэх магадaltaй байхгүй юу? Ер нь бол арьсыг шинжилж гинаа л гэдэг чинь цаанаас шинэ нэдэс гарч ирж шүү дээ. Тэрэнд чинь хоол нь хэрэгтэй. Хоол нь буцаад бүтээгдэхүүн. Тэгэхээр бүтээгдэхүүн чухал, лазерын тохиргоо буюу нөгөө эмчилгээний тактик чухал. За тэрний дараа онцлоод тухайн хүндээ ойлгуулсан байх бас их чухал. За тэгээд энэ хүн чинь ойлгосныхоо дараа гам дэлмээ барих байхгүй юу? Тэгээд нарны тосоо тогтмол төрх ингээд энэ бүх зүйл чинь л нийлж ижил арьсыг илүү одоо сорвоо бүдгэрүүлээд асуудал маань илүү нэмгэж багасаад байгаа байхгүй арилж байна гэсэн үг. Салон тий эсвэл нэг одоо гоо сохны бүтээгдэхүүн зарж байгаа юмс наач бол ор тас алгуул болно хизэж байхгүй. Тэгэхэд гэдэг байхгүй. Тэгэнгүүт за энэ ч арилахгүй юм байна да. Тэгсэн мөртлөө сонь нөхцөлтэй эсрэг юм ингээ өгөөд идэг амар сонь. Наач бол 100 арилахгүй. Гэхдээ ингээд энэ маскыг тавьж байгаа юм тэгээд. За ямар ч тэгэхэд тэнгүүт би бол 2 удаагийн оролтын дараа ингээ харах. За энэ бол арилах боломжтой юм байна гэдэг бол нэг сэтгэл дээр хүрсэн. Шууд ингээ итгэлтэй болоод эхэлж байгаа юм чинь. За би өөрөө гамаа сайн бариад сар болгондоо ингээ ороо явах юм бол за мэг ч одоо 2 орцсон. Тэнгүүт одоо миний зөв төсөөллөөр нэг одоо нэг 2 юм уу 3 орсон баг ингээ алга болчих юм шиг санагдаад байна. Тий. Ер нь л одоо эрс нэгсэн байгаа байхгүй. Одоо ингээд битэрийн ингээд шин дээр байдаг байхгүй. Одоо битэр ингээд анх ингээд бичлэгээ хийгээд одоо ингээд цацж байхдаа бас багахан хэмжээний бас нэг амар бичлээ зүгээр багахан хэмжээний нэг одоо юм цайруулсан ч юм уу айлс жоохон юм өөд нөсөө толбоо ингээд жоохон дарсан маягийн жижигхэн эффект оруулцдаг гэсэн юм. Одоо сүүлийн үеийн бичлэгүүнүүд бол ёстой ямар ч тийм юу байхгүй. Эффект байхгүй. Яг л нэг яг цэвэр өөрсдөө зэрэгээр Өхөө яах вэ залайлаа. Жохон юм өгөх хэрэггүй. Өөрөө. Тийм амар ихтгэлтэй болчлоо. Тэгээ ерөнхийдөө хүн болгонд ч гэсэн гоё ихтгэлтэй гадуур ингээд царай зүснээсээ жоох ичдэг санаа зовдөг хүн байх юм бол ингээд эмчилгээгээ аваад ингээл ер нь бол ихтгэл төгс болмоо юм байлаа шүү. Ялчгүй арьсны чанар чинь тэр амьдралын чанар тэгээ дээрэс нь өөртөө ихтгэлтэй байдлыг хичнээн одоо дээрдүүлдэг нэмдэг зүйл билээ. Тэгэд гол нь арьсны асуудал гэдэг зүйлийг үүсэхгүй байвал хамгийн чухал аахгүй. Үүсгэснийхээ дараа хичнээн ингээд эмчилгээнд ороод хуучин эрүүл арьс чигээ болно гэдэг чинь цаг хугацаа их зарцуулан мөнгө зарцуулна. Тэгэхээр одоо гоё байгаа арьсаа илүү зөвөөр тордоод явах нь бас их чухал. Тэгэхээр нэг хаяа ирээд нэг гүн цэвэрлэгээнд ороод чийгшүүлэх үйлчлэгээнд ороод за тэгэд гол нь өөрийнхөө арьсны онцлог тохирсон бүтээгдэхүүнийг зөв хэрэглэдэг байх. Тэгээ олж авах тэрээс хамгийн чухал. Хоёулаа чи амар эмзэгцсэн байсан чинь нөгөө нэг гүц өглөө байн угаадаг байсан мэт өглөө оройгоо угаадаг байсан тийм. Тэгснээрээ нөгөө нэг арьсны гадаргуугийн нөгөө хамгаалах давхар гэдэг зүйлийг улам нэмэглээд. Тэгэд энэ нэмгэрсэн арьс чинь ингээд гадны хүчин зүйл за тэг нар салхи бүх зүйл мэдрэгээр хүлээж аваад байгаа байхгүй. Тэгэхээр л арьс нь эмзэгшээд гэмтээд байна гэсэн үг. Тэгэл батг гараад удаан идэг. За тэгэл улаагаал яваад байна.
За ингэжсэн нарснаар шууд лазерт очих юм бол нөгөө л асуудал чинь бүр ингээл үүсчихэж байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд зөв цэвэрлээд, зөв чийгшүүлээд, тэгээд тохирсон бүтээгдэхүүнээ тогтмол хэрэглээд, тэгээд эмчилгээнүүдтэй ингээ хаяа юутай. Нөгөө 7 ногтой нэг юм 10 ногтой нэг тий. Цэвэрлэгээ энэ төрд бол заавал тэгээд авах шаардлага байхгүй шүү дээ. Ер нь бол 14 хоногтой нэг, сардаа нэг ер нь бол тогтмол ирдэг байвал бүр зүгээр. Тэгэхгүй бол нөгөө амьдралынхаа нөгөө нэг завгүй энтер мөчлөгөөс хамаарат хүн чинь байнга ирэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр ядаж сардаа нэг удаа тогтмол хяналттай байх тусмал зүгээр гэсэн үг байхгүй юу? Тэнгүүтээ ийм буруу ойлголт байдаг юм шиг байгаа тийм. Одоо орж ирээд эмчилгээ авангуудаа тэгээ өөрсдөө тэрийг ийм гамаа барихгүй, дээрэс нь ингээд ийм арчилгаа байхгүй, дээрэс нь ууж идж байгаа юм ингээд хэрэгжилж байгаа гэдэг гадуур явж байгаа тийм байдлаасаа болж буцаж юу болчоо сэтрэгчээд тэгэнгүүтээ эмчилгээ аваад нэмэргүй байлээ гэсэн буруу ойлголттой хүмүүс бас байдаг байх гэж бодож байна. Тийм, батхны эмчилгээ гэж хамгийн түгээмэл хийгддэг эмчилгээ байгаа шүү дээ. Хааж хийгддэг. Тэгэхээр батхны эмчилгээнд бол ингээл гадна талаасаа 1000 бүтээгдэхүүнээр эсвэл нөгөө нэг эмчилгээнд ороод дотор талаасаа одоо нойрондоо заавал анхаарна, хоолндоо заавал анхаарна, одоо усаа уун, цусаа цэвэр байлган гэдэг иймэрхүү зүйлүүд бол заавал тухайн хүнээс мөрдөгдөх зүйл аахгүй юу. Нойр муутай байх юм бол хамгийн түрүүнд яадаг вэ гэхээр цус бохирддог. Тэгэхээр үрвсэл гэдэг чинь ер нь бол батга гэдэг чинь одоо үрвсэл шүү дээ. Тэгэхээр нүүрэн дээр гарчнаа л гэдэг чинь бүтэн биеэр тэр үрвсэл явж байгаа шүү дээ. Тэгвэл тэр үрвслийг дотор талаасаа өөрөө эмчлэх зүйл бол ядаж сайн ундж амраад тэр цусыг өтгөн байхаас сэргийлэх зүйл байхгүй юу. Хоёрдугаар нь нөгөө нэг халуун ногоотой хоол идэхгүй. Тэгэхээр халуун ногоо гэдэг чинь нөгөө Монгол орны уур амьсгал ерөөсөө тохирохгүй гэдэг байгаа шүү дээ. Биений дотор байгаа чигийг гадагшлуулах зорилготой хүнс аахгүй юу. Тэгэхээр бид нар угаасаа хуурай уур амьсгалд амьдардаг хүмүүс дахиад дотор байсан жаахан чигээ халуун ногоо идэд ууршуулж харъя яах юм. Тэрэнд хамгийн түрүүнд арьс өртөн шүү дээ. Арьс чинь нөгөө захын хамгийн том эргэтэн. Тэгээд юмд өртөх болохоор хамгийн түрүүнд өртдөг байхгүй юу. Хамгийн шимт ижилтэй зүйлээ зүрх рүүгээ уушгиргаа бүх нөгөө хэрэгтэй эсрэгөө явуулцдаг. Арьс л хамгийн сүлд нөгөө нэг үлдэгдэл хоолоор тижээгдэд байна гэсэн. Ингэж нэрийн задлж хэлээгүй шүү дээ. Ер нь ингэж хүмүүс чинь тэгээд солонгосчууд ингээ идэт болоод байгаа юм чи гэсэн. Тэр чинь болохоор солонгост байгаа хүмүүс ч угаасаа чигшэлттэй оромтой хүмүүс одоо чигээ гадагшлаа. Одоо л ойлгож байна. Монголд бол хуурай тэгээд биенд чиг дутагдаад байгаа болохоос шүүж байгаа зүйл байхгүй. Нэг бас төргөө бол те. Бэлэн бүтээгдэхүүн төргөө бол. Би нөгөө озон туслал хэлсэн шүү дээ. Тийм тусаа авдсан чинь яасан юу ихтэй холестерол ихтэй юу лээ. Тийм холестерол, цусндах холестеролын хэмжээ амар нэг тийм гараад ирсэн байл шүү дээ. Дандаа нөгөө төргийн тухайн үед бол яг дандаа нөгөө бэлэн мэдээ явааддаг гэсэн болохоор тэр чинь яаж нэг гарч ирдэг нөгөө чанаргүй өөх тусыг маш ихээр л аваад байна гэсэн байхгүй. Син тус. Тий. Тэгэхээр тэр чанаргүй өөх тус чинь нөгөө нэг судасны ханаа бөглөх тий шалтгаан болдог. Яванда даралт ихсэл зүрх өвдөөл ирэх шалтгаан суурь нь ерөөсөө тэр холестеролын хэмжээ байхгүй. Тий. Тэгэхээр холестеролыг устгах жагаан л ерөөсөө озоон тусал гэсэн үг. Гоо сайхан ертөнцийг орон гоо сайхан зайлуулж хэрэгтэй. Тэр шиг юм болсон одоо за ингээд ямар ч би одоо ямар хэмжлэг авлаа. Би яг нэрийг ингээд тогтоохгүй байлаа. Тий, тархины хэмжлэг авсан. Тэгээд гол нь хамгийн анх эрэхтэй нэг цагаан батгаар төвд цэвэрлүүлсэн. Эхэнд нь ингээд шууд цэвэрлэгээгээд цагаан батгаар төлөвлөсөн тийм. Тэгээд тархилын хэмжлэгийг хамгийн өвдөлтөөс байхтай бодвол. Тархилтаа угаасаа өөр юу вэ? Тэрийг хийлгэсний дараа гэхдээ хүмүүс царич ямар чи яад ингэж та. Чи яад ингэсэн яа. Хүн бол таарсан хүн болно гэдэг. Би ч гэдэг бүр ингээд нэг гарч идэасаа зөвшөөрөл хэрэгэрч. Найз хүнтэй унштай л тэгэхээр Тэр бол амар эс. Тэгээд ялгарантай ч бол гайгүй. Ер нь бол нөгөө цагаан бот гараад байгаа шалтгаан чинь чивийг барьдаг уураг дутагдаад байгаа байхгүй. Тэгэл гадна талаасаа ингээд бүтээгдэхүүн ингээд түрхээд идэг тэгсэн болохоор нэр суурашаад байна л гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр усыг барьдаг уураг дутагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр уургийг гаднаас шууд нэмэлтээр өгч чана гэсэн. Тэгэхээр л ингээл нөгөө агаар байгаа чигийг хүртэл арьсандаа ингэж татаж авдаг. Биеийн дотор байгаа чигийг хүртэл арьс руугаа зөөвөрлөдөг гэсэн үг. Тэгээд тэр чигээ барин арьсандаа. Тэгснээрээ л арьс илүү гоё чиглэг гэрэлтсэн. Тийм болоод байгаа шалтгаан нь. Өгтөө ол тийм. Тий, одоо ингээл шууд тийм зав зайгүй. Одоо тэгэл эн чинь бас давхар ингээд нөгөө ус уугаад ч юм уу ингээд дотроос ингээд чигээ аваад гэдэг чинь ус уугаад уснасаа ингээд бас чигээ аваад хүний арьс гоё гэрэлтдэг гэдэг шиг л ер нь л бас адилхан үйлчлэгээл нэмэлт бүтээгдэхүүн. Гэхдээ айлхал гэсэн шүү дээ. Тийм амар өвдөлт авсны дараагаар дахин орж байгаа нь ямар дараа би чи яж зах дээр нөгөө хоёр хацдаг тариагаад яг хоёр ороод нэг тустай ороод. Одоо гэхдээ энэ үр дүн ялч ингээд тухайн үед л ингээд нөлмс гойж уйлалаа. Тэр төсөөс дараа үр дүн ингээд
Ийм болчих байсан. Чигээ оцгоор шат өөр болчих. Энэ хүн ойлсон гэдэг. Ирж Өндөр хэмжлэгч байгаа хүмүүс үл айх байхгүй байхгүй л дээ. Тэгээ одоо тухайн үед ингээд нэг хүн ороод яг нэг юм зүүнээс айдаг хүмүүс эмгэгтэй хүмүүс бас байдаг шүү дээ. Тийм хүмүүс одоо хиндээ ингээд яагаад ороод тэгээ дараа нь ирэхгүй айгаад бүр болчих ч юм уу. Тийм үр дүн гарахгүй яваад өгч юм уу. Тийм байдал үүсэх үе. Давтаа оролцдог. Тэрнээс биш жоохон яг ингээд тэр тухайн үеэ төвчл бэрч байгаа юм зүгээр. Тэр нэмэгтэй хүн тэгэл гоо сайхандаа бас яаж амар залуус гаргаж чаддаг нь маш их хөвгөлтийг та нар их зөө. Тэгээ яалтчгүй ингээд юу цаг гаргаад тэрэндээ нөгөө нэг ямар нэгэн байдлаар эн чинь цаг гаргаж байна гэдэг чинь жоохон ч гэсэн золиосон шүү дээ. Тэгээ хөвгөлтийг дааж байна гэдэг чинь бас л золиосон шүү дээ. Тэгээд тэр хүн юмдаа ач холбогдол өгч үжил тэр арьсмаа гоё болж байгаа байхгүй юу. Тэгэхээр яалтчгүй жижиг сажиг цаг гаргахаас гадна өвдөлтийг ч гэсэн даахаас өөр аргагүй тохиолдол бас байна. Одоо бүх бүтээлч бол ерөнхийдөө ингээд ороод бас яг ингээд яг курс эмчилгээгээ яг энэ хугацааныхын дагуу бол аваагүй шүү дээ. Тийм дундуураа нэлийн зайтай. Дундуураа нэлийн хол зайтай баг 2 сарын зайтай ч юм баг. Тийм дундуур нь бөхөө Франц яваад тэгээд Францд очиод яг нэг тэгтээ яг явахынхаа өмнө нөгөө нэг юм хийлгчээ яваад бүх хэмжлэгнүүдээ хийлгчэд яваад яг нэг лазерын нөгөө яг үлдэгдэлтэйгээ хэлд авсан юм. Тэгэл яг өөргөө гайхаад Польштэй буугаал 2 хоног яг Франц орсон. Тэгэл ээжтэйгээ уустай би ч цасан цаа. Яа. Тэр чигтэй оронд бол угаасаа хүний ярьсал ялангуяа эмчилгээ хэлж явцсан болов уу? Яг Европ хоёр талаас яг нэг эмчилгээ чиг хоёр мөргөлтэй би бүр би ч ийм ярьстай. Дахиад авах юм байна уу? Цав цагаан болсон. Би бүр нэр үнэхээр бүр цав цагаан болоод тэгэл маа найз төрөлч чинь амар батг матгтайс яатсан матсан. Үз эмчилгээнд орж байгаад ирсэн. Тэгтээ бас чигтэй ормоос арай өөр юм байна. Тийм, лазерын дараа бол хамгийн сайн зүйл өөх зүйл бол чиг шүү дээ. Тэгээ тарилгах чинь бас айгүй гоё. Тэгээд бас амар юу болсон баг. Гоё гарсан баг тий. Тэгэл өөрт нөгөө мэдрэгдэх мэдрэмж нь айгүй гоё байсан болохоор ингээл гоё юм гээл яриад. Хүн чинь юу болсон юм бэ лээ. Яг ингээд яг го чигтэй газар мазар чихээр сомоо өнгөр оохоо болчихсон байлээ шүү. Зүгээр гоё явж усаар ингэж. Тэгээд гараа явчих. тэгэл боротоод эхэлж байгаа. Ерөнхийдөө бол яг ингээд тэгэхгүй яг гамаа барил явахгүй л. Тийм. Гэтэ энэ дээр нэрээ угаадаг гэдэг дээр тос гэдэг зүйл чинь буцаад яг тосон зүйл дуустдаг байхгүй юу. Тэгэхээр тослог ярьтай хүмүүсийн бас гаргадаг алдаа чинь хөөсөн цэвэрлэгчээр хэр зэрэг цэвэрлэн төдий хэмжээнд л гоё болон цэвэрлэгдэн гэж боддоо штэ. Гэтэл хөөсөн цэвэрлэгчийн өмнө заавал ойлон цэвэрлэгч буюу тосон цэвэрлэгч байгаад гадна талын тэр илүүдэл тосоо арилгаж авах чухал шин. Тэгэхгүй манайхан чинь одоо өглөө оройг л тий. Өглөө оройг л угаагаал байдаг. Тий. Тэр бас нэр буруу юм байна. Батга гараал байдаг. Улам л тэгсэн. Тэгэхээр бас ингээд хэрэглээний юу ч гэсэн зөвлөгөө маш чухал хэрэгтэй байгаа зү. Жижиг сажиг зүйл чинь ингээд зөв дараалалаар хийцэн байх болчтой байхгүй. Тэр жижиг сажиг гэдээ орхичхороо л асуудал үүсчихдээ юм байна лээ. Ингээд хүмүүсийн одоо ирж байгаа асуудлуудыг харахаар эмзэгшил бол хамгийн их байгаа манайх. Дараа нь ингээд хуурайшил тижэл байхгүй байдал байхгүй. Тэгээд тухайн хүнээс асууштай. Яг яаж арчилдаг вэ гэдээ асуухаар л энэ дэр ингээд ямар нэгэн алдаа байдаг аахгүй. Нэг жижигхэн эсвэл нэг ойр ойрхон гуйжуулдаг. Эсвэл өөр тохирохгүй гуйжуулагчийг хэрэглэдэг. Тэгээ улам алаад байдаг. Тий, улам л гэмтээгээд. Ер нь бол гэхдээ одоо бас гэхдээ за миний үе гэж яхаач арай ярьсан. Гэхдээ ер нь одоо бол бас нэг хамаагүй бас нэг Facebook-ийн тэ нэг зөвлөгөө шууд өөр дээр тогшиж үздэг ч юм уу. Тэгээд байна. Туршилт бол хэцүү. Тий. Тэр бол буруу юм байл шүү. Яг жоохон цаг гаргаад эн чинь онцлогоонд бол өсрөл 30 минут орно шүү дээ. Амар олон имлэг байна, амар олон гол сонголт сайтай болчиход байна. Би бол тэгдэг басхгүй зөө. Одоо тухайн үед бол өсвөр нас байгаа шүү дээ, тий. Тэгээ энэ бүтээгдэхүүн сайн ингээл нэг өхөө амт рекламад асуугаал ингээд тэнгууд шууд аваад шууд нүрэндээ төрчихдөг, тий. Тэнгууд нь батгах юм ба шууд өөр ингээд шахаашдаг ч юм уу, тий. Тэгж нэг олон бүтээгдэхүүн ингээл батгатайгаа тэмцгээл тэгсээр хагаад арьсаа бүр ингээл эмзэгшүүлэл улаагаал үстэй амар шин ингээл нэг хоёр улаан мингтэй ч юм шиг явдаг гэсэн. Тэнгүүт одоо яг дүнэртээ зөвлөж хэлэхэд бол нэрэ бити ерөөсөө тэгж туршилт тий нүүрэндээ бити хөр тий өсвөр нас байна чи шилжилтийн нас өсвөр нас тий шилжилтийн нас дуусан чи ингээ над чи батг гардаг залуучууд байх эмэгтэйчүүд байх юм бол шууд эмнэлэгт л орчих гэж хэлнэ би бол өдөө олон жил би бол тэгээд байна шүү дээ. Хаанаас гинт ингэ гарч ирвэ. Ямар орой уулзчих та хоёлаа. Тэгээ ер нь бол угаасаа хин мэддэхгүй хаанаас нь яаж байгаа мэддэхгүй юм гээл тархиндаа авч суугаад тэрийг хийчихэр чинь ер нь утгагүй шүү дээ. Чиглэл аваад л тэгэл гараад өөрөөдөө яах вэ? Заавал байн энэ чи ирээд ингээд зөвлөгөөгөө аваад байн ингээд эмчилгээ хийлгээд вэ гэж байгаа юм биш шүү дээ. Тэгээд ирээл зөвлөгөөгөө аваад яах вэ их үү тэгэл ийм
зүйл дутагдсан ийм зүйл хэрэгтэй юм байна. Одоо тэрийгээ банк тэгж хэрэгэл тий. Тэрээс болохгүй асуучих. Тий туршлага. Бараг зөвлөх гэдэг нь. Ийшээ гарангуудаа шууд зөвлөгч мөвлөг. Ундрмагч хоёр туршлага. За эвчихаа. Тэгээд мэдээж бүтээгдэхүүнээр авдаг одоо үр дүн, эмнэлэгт авдаг үр дүн хоёр чинь шал өөр тэнгэр газар болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр бүтээгдэхүүн ингээд 1000 төгрөгээд асуудлаа дурдуулсан ч байгаа, дээрлүүлсэн ч байгаа. Тэгэхээр эмнэлэгт ирж байгаа шалтгаан нь тэр дээрлүүлэх эмчилгээг рүү бид нэр ингээд зүглүүлээд байна гэсэн үг байхгүй. Тэгээд илүү хурдан эмчилгээний үр дүн хүсэх юм бол арьсаа илүү хурдан сайжруулна гэх юм бол сая хэлсэн тэр тарилга байна уу, чийгшүүлэх үйлчилгээ байна уу, тэр лазерыг байна уу зүглээд байгаа гэсэн. Түүнээс биш бүх хүн заавал энд орох албагүй. Заавал яа. Тий. Хүн болгоо гэсэн үг шүү дээ. Тэгээд айгүй гоё чанартай арьс байдэн шүү дээ. Яаж чи одоо ингээд орхисон гэсэн тэгэл айгүй гоё чанартай. Тэгэхээр ямар хүмүүс нь тэгээ заа шүү дээ. Тий, тэр бол тэгэхээр арьсны ген сайтай, өгөгдөл сайтай гэдэг чинь тэр байхгүй одоо бурхнаас яасан хишиг юм да. Эмнэлгийн нэг тавчхан юм болж байгаа. За манай эмнэлэг нь болохоор одоо байгуулагдаад 3 жил болж байна. Ерөнхийдөө месийн бус аргаар буюу лазерууд, тарилганууд, за тусал тариа, за мингүү ургацаг авах, тэгэд өсний PRP, нүүрний PRP гэдэг ер нь бол месийн бус бүх одоо үйлчлэгийг үзүүлдэг эмнэлэг байна. За түүнээс гадна нөгөө одоо эмэгтэйчүүдийн хувьд унжилт сулралын асуудлууд байдаг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр болохоор одоо утасны эмчилгээнүүд байдаг шүү дээ. Утас татах, өргөх, за тэгээд чангалах аппарат үйлчлэгээнүүдийг хийгддэг гэсэн үг. Ер нь л хайртай. Гоё үйлчлэгээ юм байна. Төрлийн үйлчлэгээ ирж аваарай. Тэр заавал солонгос ороод тий харьс марсан янсвал татуулаад энэ дээр юм бол байхгүй шүү дээ. Монголд бол тэр бүх төхөөрөмж нь орж ирээд үйлчлэгийг яг адилхан ингээд хүчтэй адилхан зэрэгцэж явж байхад бол одоо энэ улаанцаа реклам бол биш үү? Яг үнэн тэр шүү. Ер нь бол бодит кейсэл яриад байгаа шүү дээ. Одоо ерөөсөө тийм юм. Өөрөөр рекламдтал ингээд худлаа өнөө яриад байхгүй. Тэгээ үзээгүй ажиллахгүй жорж ирэл. За ингээл адрэг зүгээр тийм. Тэгэл одоо захын хоёр хүүхэн яриад надад тарилаа гэхэд би шууд өвдөлтийн нөөц нь яриа. Тэгж өвдөлттэй хацдаг ш наа чи. Наа чи бондогоод нөө персүтгээд ялгаад таниад байгаа юм шүү дээ. Шууд тийм яриаш энэ бол нэрээ яг үнэн зүйлийг бас бодтойгоор ярьж байгаа. Одоо солонгос руу ч бас нэлээд л хүмүүс явдаг шүү дээ амар явдаг шүү дээ. Тэгэхээр тэнд ер нь бол хийж байгаа бүх аппарат тоног төхөөрөмж бол Монголд нэлээд байдаг шүү дээ. Тарилганууд тийм. Харин солонгосоос одоо солонгост амьдарч байгаа найз нөхд солонгост амьдарч байгаа хүмүүс чинь Монголдоо ирж хийхсэн илүү хямдхан илүү бас нэг сэтгэлдээ хийдэг. Тэгээд давтамжаа ингээд тогтмол орох боломжтой гэж яг тэнд амьдарч байгаа хүмүүс баг буцаад Монголдоо хийж байгаа тохиолдол хийж байгаа хүмүүс өндөө байгаа. За ингээд инхүү өдөр манай подкаст болчихгүй. Энэ бичлэгийг подкаст болчих. За яаж гараа. Таны мэдхэн зүйл ёрыг гаргах уу? Юу болох вэ? Хайрных уу. Батга түүний шинжлэх ухаан ингээд за гоо сайхны ертөнцийг аврам нэвтрүүлэг маань ээлжтэйгээр юу болж их үзих хандлт аваад их зүйл асууад бид нар дахиад нэг дугаар хийнэ. За тэгээд манай 1000 үзэхээр нэг биш 1000 сонсохоор нэг үзэх гэсэн нэвтрүүлэг маань өнөөдрөөр өндөрлж байна гэдэг баахан нэртэй бол яг тийм нэр хүч. 1000 сонсохоор нэг үзээрэй. Би өгчлээ. За баярлалаа. Тэгээ маахан гоё лайк шеэр хийгээд арсны асуудалтай хүмүүстэй бас түгээгээд те хэрэгтэй. Энд ч бас мэдтгүй амар их байт юм хүмүүс мэдгүй тулдаа л ингээд над чиг юм хэцүү юм новшин зовлонд ингээд унаад байдаг шүү. Тэгээ одоо тэгээд энэ түгээд өгөөрэй. Тэгээ энэ бичлэгийн доор арсныхаа одоо ямар асуудлын талаар зөвлөгөө авмаар бичээд үлдээгээ. Тэгээд бас энэ харагдж байгаа Instagram хуудас руу ороод бас зөвлөмж зөвлөгөө гэж шинэ ийм зөвлөмж зөвлөгөө авмаар байна гэвэл бас та тэгээд сошиал сувгаар ингэж өөрсдөө чинь хэрэгтэй зөвлөмж шиг ядаж ирэхгүй мэй гэдэг нэг сошиалороо ингэж хүргээд тэгээд үнэхээр шаардлагатай гэвэл ирээд ингэж үйлчлэгээ аваад орох. Тэгээ бүр болохгүй юмштайгаа ярьж байгаа ярьж тохирч байгаа дараагаад бас комментүүд харж байгаа тий. За ийм зөвлөгөө ингэж мөнгө шүү тий. Гэтэ ер нь ирсэн дээр шүү. Ирээд шууд онцлогдсон дээр шүү. За. Ядчил наацх нь эхлээд ирээд үзээд онцлуулчих хэрэгтэй. Наацх юм. Онцлох нь хамгийн чухал та. За эмчтэй баярлалаа. Баярлалаа. Тий. Одоо бас надад одоо битээр бас ингээд дууссныхаа дараа ингээд бас өөрсдийнхөө жоохон асуудлуудаа яаж шийдэх үү ярилцсанаа. Одоо булангах чинь та нар тэгээ ирээд цуг ярилцвал ярихгүй. Өөрсдөө бид. За баярлаа. Ногоос гоцлоо юм. Баярлаа. Аль нь л байлаа. Аль нь л ус. Асаа булан
Нобель арьс гоос.